beyond the degree. За hi guys. За маш удаан Наад юм шиг лээ тий. дараа бид хоёр иргэн ирлээ. Тийм ээ. Comeback гэлээ. Та сайхан наадамсан уу? Бид нэр сайхан наадамсан. Нэрээ мартлаа. Юу ийдгээ мартлаа. Чи одоо яах вэ гэж бодлоо. Би чи юу идэг юм бэлээ. Гэр явж байна тий. Тэгээ сая эхлүүлэхдээ аль тавчандаа дарахлаа яах вэ? Майка яах вэ гэж бодлоо. Чи юм бэлээ гэж байна. За тэгээд амралтын байдалтай байгаа. Ер нь манай хэд ч гэсэн сонсогч нар маань ч гэсэн ер нь одоо шалгалт малгалтаа өгөөд ер нь жоох амралтын байдалтай байх гэж бодоо. Халам байна тий, ноцоор амар халам тий. Тэгээд энэ удаагийн дугаараа бид хоёр story time part 2 явахаар шийдлээ. Тийм ээ? Өмнөх story time үзээд зарим хүмүүс маань бидэнд өөрсдийнхөө хөгжилтэй түүхүүдийг олсон байгаа. Тэндээс хамгийн сонирхолтой гэсэн дөрвийг нь түгээд хоёроор ярьлаа. За эхлэв тэгээд эхний түүхээ ярьж эхлэв. Таашгүй. За тий. За эхний түүх 10 жилд бас үйл явдал юм байна. За манай ангид нэг амар худалч хүүхдээсэн. Хичээлдээ хоцор нөгөө даалгавар хийхгүй. Тэгээ заавал нэг шалтгатай. Нэг өдөр математикийн шалгалт авч байхад ангийн бүх хүүхэд цагтаа ирж гисэн сууж байлаа. Харин нөгөө хүүхэд байдаггүй. 10 минут, 20 минут, 30 минут хүлээлээ. Байдаггүй. За тэгээ шалгалт эхлээд яг шалгалт дуусах төхөж байхад хаалгас авч орж ирээд амьсгаад л багш яасан бэ гэсэн чинь нөгөөд чинь багшаа автобус осолд орчихлоо л гэж автобус осолд багш гайхаад чи гайгүй юу гэсэн чинь гайгүй би хүмүүс гаргаж туслаад л гэж. За тэгээ багш чи яасан мундаг юм бэ? За тэгвэл чи дараа шалгалтаа үг гээл чөлөө өгчлөө. Оройн манай баатар нэг хүүхдээ стори дээр KFC бүргэр идээ сууж байна. Цагийг нь харч яг автобус осолтсон цаг. Маргааш нь багш алидэнэ аваад харцсан зургийг нь хөвлээд самбар дээр наачсан байв. Тэна чи багш нь өөрөө олж хараагүй наад стори явуулсан наа нөхөр чи өөрөө ангийнхаа хүүхдийг олцсон юм шүү. Харин maybe тий. Ер нь бол багш харах нөхцөл байх хэрэгтэй. Энийг яг ангийн хүүхд явуулсан байна да. Тэр нь багш цаачаа KFC идчихсэн байна. Багш энийг хараад цаг нь яг таарж ингэр. Яг хийсэн байж та. Тэгээ яг иймэрхүү юм байдаг те амар худлаа яриад амар Женис санаа оллоо гэл. Тэгэл яг юу байсан чинь яг үндэ багш нар бол мэддэг юм бэл те. Одоо яг ингээ харахаар оюутнууд юу гэж чийсэн энэ худлаа ярьж өмнө хэлж байгаа гэдэг юм. Хаснаас нь хараад мэддэг болчтой байл шүү. Тэгэл тэр үедээ болохоор бүр яг хэвээр амар багшийг итгүүлчлээ дээ мэтгүүлчлээ. Би бас 10 жилдээс багш нартай худлаа ярьдаг байсан бас ингээд явж исэн чинь замд такси аваар гарчлаа. Төвчрээтэй байна гэмгээл. Машин таглаа тавьсан байх юм уу? Яаж хаад манай сургууль ингээд жоо хоцорчхоор ингээд цахилын өрөмөрөөрөө оруулцдаг амар ядаргаатай сургууль байсан. Тэгэхээр яах гэж үздэг гэсэн. Үгүй тэгэл цагийн зохион байгуулалт байхгүй, цагийн менежмент байхгүй. Тогтож яахт. Цагийг тулгаж гарна. Яагаад хийдэг юм бэ? Амар сонио. Одоо л тийм байхгүй. Өглөө 8 хичээл 6-аас ирсэн ч бай, 7-оос ирсэн ч бай байнга л 7:50-д болж иж л ордог гэсэн. Яаж хийж байгаа л нэг юм гараад ирдэг те. Эрт сэрсэн ч гэсэн нэг юм гараад ирдэг тэгэл. Тэгэл хоцроод ордгийн. Гэхдээ би чинь амар их хоцордог байсан юм аа. Ганц хоёр удаа л гэхдээ тэгэхээр орж ирсэн. Зарим сургуулиуд бүр ингээд юм авд юм л шүү дээ. Төлбөр аваад идэв. Хоцсон гут нь. Тийм. Тэг сонссон шүү дээ. Тийм сургуулиас байдаг юм лээ. Манайх ч яг нэг цахилтаа лекц тавиулаад тэгэл. Сүүлдээ тэгээ хоцроод цахилын өрөөнд орсоор байгаа тэгээ юу хэлхийг баг мэддэг болт. Харин ялзаа юу вэ? Тэгээ ордог те. Дахиад чи юу гэж вэ? Нөгөө захирлыг харснаа юу вэ? Дахиад чи юу? За нэг тийм үг байна. За одоо би хувтий. За энэ нь болохоор яг хөгжилтэй болохоор л яг тийм нэг хүн Японд очиод байж байгаа хүн гэж байна. Миний хальт уншсан. Сонгохтой. За Японд ирээд сар гаруй болж байсан үе. Анхны цалингаа аваад сэтгэл санаа өндөр халаасандаа хідэн йентэй баян амтан нэгэн хотын төвийн нэгэн супермаркет руу орсон. За Монгол хүн юм байна да. Махаа санаа нэдтэй. Эндээ ерөөсө хоошихгүй. Будаа тариа ногоо эцээр байгаад. За сайхан цовын сэгсэрж идгээ шийдээд махны хэсэг рүү шууд зүгэллээ гэж. Янзаар жоохон үнэтэй супермаркет орсон юм биш үү? Хотын төвийн гинэ. Тийм ээ. За тэгтэл нэг гой вакуумжуулсан ууттай. Ягаан өнгөтэй тийм нэг дотроо судалтай вагю шиг харагдах тийм өөхтэй сайхан махнууд өрөөстэй байлаа гэж. Гадна талд нь нэг Японы хэлээр баах юм бичиж хямдралтай байсан болохоор нь ямар азар ийм гоё хямдхан мах таарчваа гэд баярлсандаа 3 утыг авлаа. Байрандаа ирээд шууд цувин хийж гарав. Махаа хичээд гурилтаагаа хуурч байтал үнэр нь нэг л сонио. Амсаж үзтэл арай л хитрхи зөөлхөн давсгүй бүр нэг нялцгай дууч юм шиг
Гэхдээ за Япон мах болохоор л байх. Монгол мах шиг шүрмэстэй биш юм аа. Гэт давс хармсаар сайн амтлаад 3 тавглаад идчихлээ. 3 эзэн шүү. Яг цадаад байж байтал өрөөний хамтран амьдрагч Вьетнам залуу орж ирэв. Би ч бахархалтайгаар ах нь гоё монгол хоол хийлээ штэ. Хүрээд иргээд нөгөөдөгтөө идүүлтэл жинхэнэ байгалийн харин цадаад. Гээд нөгөөдөгтөө идүүлтэл их л дурамчхан идэж байна. Нүүр аман татганаад л би дотроо мах идэж чадахгүй тариач гэж өглээд ийм гоё вагyu хямдхан зарж байна лээ хараач гээд махныхаа уут руу заатал өнөөх маань намайг бодвол энд арай удсан тул хилтэй устаа болчихсон болохоор бичгийг нэг хараад над руу нэг хараад тавгтай цувын руу хараад дахиад над руу нэг хараад аманда эн чин ходоодны өвчтөй яана эн чин ходоодны өвчтөй нохоод тусгаалan бэлдсэн нохооны хоол байж тээ гэхээр нохооны хоолоор цувыг хийсэн биз дээ. Тэр балан би нохооны хоол байж тээ гэхээр миний толгой эргэж дотор муухаараад Google Translate гаргаж ирээд орчуултал ёо авахтаа translate үе мөчний өвчтөй шүдгүү нохоо зориулсан 100% үр тариагаар бордож бэлтгэсэн тусгай мах үүс гэрэл зуулах органик нэмэлт орцтой гэж бичсэн байж таарав. Яа бүр тийм специфик ч шиг. Түүнээс хойш 2-3 хоног дотор эвгүй явсан да. Өнөөх өрөөний залуу маань намайг одоо болтол таны ус бүр нэг гүлгнийх шиг л галзчихин штэ гэж тоглоом идэг болсон юм гинэ. Тэр махан дээр нүс гялзуулах орцтой гэсэн байсан болохоор таны ус гүлгнийх шиг галзаад штэ. Балаа юм дээ. Йоо заарсан. Яа ямар яхаар тэр маш их шнэс. Яа амтгүй тэснэ ялцхай байсан гэж байгаа байхгүй дааргүй л. Тэснэ сайхан сормост овсоор амтлал суурчлаа хэцүү. амин тий. Гэхдээ яагаад тэгээ нохооны хоол махны тасаг дээ. Эсвэл махны тасагын жоо хажууд нь байсан андуурсан юм. Сайн л. Би бас тэгтээ нэрээ яг тийм болсон юм байна. Яг анх бас очичоод юу ээ да юу үзье. анх очичоод тэг миний хараа гайгүй байна. Анх очичоод нөгөө нэг буузаа санаад бууз хийж идээгээд тэг гурил авдаг байхгүй юу? Би чинь тийм гурилыг тийм олон янз идэг гэж яаж тэгээд тэгсэн чинь тэр чинь пастаны гурил гэж тусдаа, бейкинг гурил гэж нэг тусдаа. Тэгээ хоол, пицца мизаны гурил гэж тусдаа. Тэгсэн чинь би бейкерийн гурил авсан. Тэгээ нөгөөтг нь чигтэй уурагдахгүй заваар сайн байсан шүү. Тэгээд ерөөсөө ингээд чимхэж болохгүйсэн. Тэгээд дараа нь чимхэх яг процесс дээр ирээл, стейж дээр ирээл нөгөө уутыг уншсан чинь baking flour гэсэн бас. Нэг тийм болж байж үлээ. Би бас нэг очоод нэг юу ийсэн юм аа. Pudding гэсэн баггүй юу? Black pudding гэсэн. Тэгэхээр нөгөө шоколадтай pudding болов байл. Тэгсэн чинь юу юутай гэлээд ингээд амтай жаа харамтай тэгээд дотор нь жижиг юм байсан байхгүй. Тэр нь зүгээр юу юм болов гэж бодоод тийм нэг шоколадныхын нэлтийн хэмнэл гэж юм үзэн юм болоо гэж бодоод тэгээд зүгээр л халуудаад ийсэн чинь юу влээ дээ ингээд хааны махтай хааны цус мустай гэж аахгүй юу за хааны цус идэх тахтай л гэж утсан гизүү тиймэрхүү struggle ч бас байдаг шүү. Тэгээд бас нэг mince pie mince pie хэр надаа тэгээд бас bakery tart тэгээд pie маяг үзсэн. Apple pie маяг бодчихсон. Тэгсэн чи яа юу бас тийг хоньны илэг эзэн мэт ханддаг. За тиймэрхүү фейл байна. Гэтэ энэ хүн бол арай. Харин тийм. Арайч нохооны бас мах идэж явсан гэж. Муухай те. Би ч зариулаад сторигоо явуулсан байхад нь хийгээд арайч те я заваарсан юм гэж үгцэн. За яах вэ гэж үгээд. Төрчсэн дамирсан өстэй бас. Дамирсан өстэй. За дараагийнх нь харах уу. За дараагийнх нь болохоор бас 11 дэх ангид болсон юм лээ. За манай ангид бэлгүүн гэдэг нэг хүүхэд байсан. Хичээл таслахтай бол дэлхийн 10 гинэ. Нэг өдөр химийн шалгалттай өдөр бэлгүүн юу ч уншаагүй өглөө найзууд руугаа би өнөөдөр яаж ч байсан шалгалт өгөхгүй гэж бичгээр найзууд нь өвчтэй гэж хэлчихээ гэсэн чинь бэлгүүн үгүй итгэхгүй штэ л гин. Тэгээ өөрөө л төлөвлөгөө бодож олоод өглөө 8 цаг 15 минутанд ээж рүүгээ мессеж явуулсан байна. Ээжээ намайг нэг хүн машин суугаад аваад явчихлаа гэдэг. Тэгээ уцаа унтраачихжээ. 20 минутын дараа ээж нь сургууль руу залгаад сургууль цагдаа аваа гэж бүгд хайж хэлчихээ. Facebook дээр хүртэл энэ хүүхдийг харсан хүн байна гэж зургийг тавьсан. Харин бэлгүүн шалгалтаас зүгтаагаад найзтайгаа PC тоглоомын газар тоглоод сууж байсан. Тэр бүр ямар гоё арга болчихоо гэдэг өөрөөрөө бахархаад сууж байсан. Facebook дээрээс нөгөө постыг олоод хүү чи юу гэж харуулсан. Тэгээ нөгөө ч өөрийнхөө алга болсон постыг хараад айгаад шууд гэрүүгээ гүйжээ. Гэрийнхэн гадаа очтол цагдаагийн машин хөвшрүү тамхинад бүгд алхаад очсон чи ээж нь хамгийн түрүүнд хулгайлагдсан хүн PC тоглож сууж байд юм уу гэхдээ яаж мэдсэн юм гэхээр нь PC тоглоомын газрын эзэн нь манай сургуулийн төгсөгч байсан. Тэгээ Facebook дээр зургийг чи хараад дотроо эн чинь манай тоглож байгаа хүүхэд байна гэж дараатлаа энийг тоглож байгаа зургийг чи явуулсан. Дараатлаа. Тэгэж бодлоо яриад байгаа. Чөөр юм л.
10 жил гэхдээ иймэрхүү юмнууд зүдээс. Бид нар бүр яг пистийн төр ингээд тонцсон байдаг гэсэн. Тэгээ манай ангийн бид нар пистийг тоглохын тулд яаж багш нар зүгээр болохгүй шүү дээ. Тэгээ ингээд нэг удаа хичээл тасалж байгаа юм бол эцэгийнхэн залхацдаг. Тэгсэн чинь нэг удаа манай ангийн хүүхдүүд эцэгийнхэн ээжийнхэн дугаараас манай багшийн дугаарыг блоклэхтэйсэн. Йоо. Гэтэ одоо ч манай оюутнуудад бас нэг тиймэрхүү юмнууд байдаг те. Би яг нэг яг 11 12 дахь ингээд тахад яг уусаа тэр үеийг заяар хоцордог байсан юм аа. Бас яг хоцроод байжсэн юм шиг байна. Тэгээ манай ангийн багш математик багш байхгүй. Тэгээд эхний 2 цаг математик байсан юм ч тач. Тэгээ би ингээм амартаас хоцорсон байгаа. Тэгсэн чинь манай нэг найз манай ихтэй найз аваачаад иш завж хахад намайг өөхсөн өчтөрөөс явж байгаа дээр шатаар ингээ унцсан сэтгүүл гарна айгүй юм болцсон байлаа. Бараг ирэхгүй баха. Бараг гин сэтгүүл юм шиг байлаа гэж амар хасааж нөгөөд нь би зүгээр гэртээ унцгаа штэ. Тэгээ би за угаасаа хоцорсон юм ч дээ гэд хоцорсон үнэн юм чи ингээл 50 босоод тэгэл нэг мати 2 дахь цагийнх нь сүүлийн 20 минутанд орхол. Орсон чинь дүнгийн ингээл анги алгаар орсон чинь багш хүү наа хөл гар чинь зүгээр үү гэд ингээд тэгэхээр би ингээд ихсэг ингээд гахаад тэгсэн чинь цаанаас манай найз миндээ ингээд хил нүур амраа тохиж бохоод тахгүй юу санагдсан. Тэгэхээр би жоохон хотлоо ой харин тийм ээ багш. Бас парал авч ийн. Гэс тэгээ аруулаад нэг жоохон хотлоо өнө догонцож суудлаа руу явсан шүү дээ. Тэгээ тэгж худлаа модлаа хэлснэ хэлэхгүй тэгээд тэгсэн бол би бас анхнаасаа тэгж амар өөртөө ихтэй ангир орох гэж тэрийг худлааш мэдсэн болчих. Тэр үед ихтэй тэгэж ингээ худлаа ярьдаг байхдаа ерөөсөө ингээд юм боддгоо зөв ингээл хэлчихэ гэж боддог гэсэн хэрнээ одоо ингээ багш болсныхаа дараа хүүхдүүд худлаа хэлэнгүүд амар гомцтой намайг тэнэг гэж бодд юм бах та. Үнэхээр амар тэнэг яриад. Харин тий. Бүр тэнэг ч байхгүй айгу итгэмээргүй юм байна. Тэгээ ингээ өөрөө яг 10 жилийг бодонгууд багшаага тэнэг гэж бодоод тэгэж ярьдгүү. Тэ нэг тийм бодтгол зүгээр л худлаа ярьчихлээ худлаа ярьчихдаг юм шиг. Юу ч хэлэх үү тэгээ хэлчихсэн юм лөө. Ингээд тий. Тэг яг үндэ бол багш нар бол мэдчихлээ. Тэр мэдрэл юм байлээ л дээ. Тэгээ за 3 дахь нь юу? 4 түн үү? 3 юу лээ? 3 штэ. За 3 бол комент, 4 бол лайк дараарай. За. За. Та ярих юм уу? Юу 3-ыг би сая ярьсан шүү дээ. Оо би юм уу? Оо за sorry. Тэгвэл 4 юм биш үү? Би юм уу? Йоо за sorry. Яа гайхлаа шүү дээ. За 12 дахь ангид ордог жил гэр бүлээрээ хоол идэх болгонд нэг л сэдв яригдана. Аав намайг уул уурхайн инженер бол баяжна. Ээж харин намайг шүдний эмч бол насаараа ажилтай байна, найдвартай гэж хэлнэ. Ах харин програм бичдэг хүн болоо IT-гаар яв гэрээсээ ажиллаад доллараар зэлэнж штэ. Гээл тал талаас өөр юм ярина. Би өөрөө юу хиймээр байгаагаа огт мэдэхгүй зүгээр л компьютер тоглоод шивтэд ээж байгаа сонирхолтой амьтан. Гэвч явандаа аав ээжийн хүслээр Америкийн хэд хэдэн коллеж руу бизнес администрашн буюу бизнесийн удирдлагаар өргөдөл явуулахаар боллоо. За яагаад гэвэл хамгийн сүржигнүүр юу ч хийдэггүй мөртлөө мундаг харагдаг мэрэгжил юм шиг санагдсан хэрэг гэж шүү. За бизнес удирдлага юу ч хийдэггүй гэлээ. За Америкийн сургуулиудад ороход хамгийн чухал юм motivation letter байдаг. Тэнд өөрийгөө ямар агуу лидер болох, ямар их зовлон туулж яаж дэлхийн ертөнцийг аврах гэж байгаагаа бичих ёстой. Би эсэгээ англиар арай гэж бичээд улам илүү чин сэтгэлийн болгох гээд дээрээс нь ахыхаа зааварчилгааг даган төл бичиг ашиглан эсвэнийхээ үгийг өөрчлөөд сонгочвоо. Ах надад Америкууд чинь зовлон туулж хүнд байдлаас гарсан хүнд маш дуртай байдیں۔ Ямар нэг аюултай юм туулснаа заавал бичгээс тарих угаав. Би ч Монгол зангаараа жаахан тэгстүүлээд би Монголын хөдөө өссөн. Намайг жаахан байхад манай гэрлүү үлэн чомнууд дайраад би тэднийг ганцаараа мод барьж хөөгөөд дүүнрээ аварч байсан. Тэр цагаас хойш би өөрийгөө удирдахч байхаар төрсөн хүн гэдгээ ойлгосон юм гэх мэт юм биччихлээ. Үнэн дээр би зүгээр л хотод өссөн хотын бацаа гэж. За тэгээд шөнийн 2 цагт Common App гэдэг Америкийн их сургуулиудад apply хийдэг нэгдсэн системээр өөрийнхөө өргөдлийг бүглэж илгээж байгаад андуураад recommendation letter хавсаргах хэсэгт өөр файл сонгочихжээ. Нэг багш машаасаа авсан юм шиг тий. Тэрийг яг та. Тэр нь миний үздэг анимийн дөрүүдийнхээ тухай бичиж чадсан файл байж таарав. Яа. Юу яриад байгаа юм бэ? Ямар хариуцлахгүй юм бэ? Яас recommendation letter файлыг оруулах гэж байгаа өөрийнхөө үздэг анимийнхаа дөрүүдийнхээ тухай бичсэн хадгалсан файлыг яатсан. Бүтггүй яриад байна энэ төр. Би өргөдлөө хит хитэн жижиг коллеж руу илгээчээд за ингээл асуудалгүй Америкт оюутан болчлоо гэдээ ундлаа. Сарын дараа мэйл ирэв. Би ч за дуус. Миний чонтой тулцсан эсээг хараад шууд замын зарлалын дагаад уурах байх гэдээ догтлоод нэгтэл
Хүндэт цэг. Бид таны явуулсан материал болон эсэтэ сайдад танилцлаа. Таны бага насны сэтгцийн болон бие махбодын траумаг сонсоход бидэнд маш харамсалтай байна. Дээрээс нь таны хавсрагсан файл дах ойлгомжгүй эмх цэгцгүй тэмдэглэлүүдийг харахад та манай сургуулийн ачааллыг даахад сэтгэл зүйн хувьд бидний бас байна гэж үзлээ. Энд бид таныг эхлээд сэтгэл засалчид хандаж сэтгэл зүйн асуудлаа бүрэн шийдвэрлэхийг зөвлөж байна гэсэн хариу байсан юм да хөөрхий. Тэр ойлгомжгүй эмх цэгцгүй тэмдэглэлүүд гэж байгаа юм нөгөө нэг тэр аниме үздэг аниме дөрүүд эпизод файл яа. Ямар хариуцлага нөхрөө галзуу гараа ингэж батсан. Энэ чинь мэдэрч мут юм биш тэгэл батсан биш. Тийм ээ. Хамгийн асуудалтай нь манай аваач хоёр сургуулиас мэйл ирснийг хараад манай хүн Америк руу тэнцчлээ гэд ах トゥ хамаатан садан хамаг хүмүүс ярьсан байсан. Би ичээд үнэ хэлж чадлаггүй. Энэ сургууль арай дэмий юм байна гэж худлаа шалтгаан ярьсаар байгаад өнгөрсөн. Одоо хүртэл манай аав хамаатнуудын уулзалтан дээр манай хүн чи Америкийн их сургуулиас тусгайлан урилга авч ийсэн штэ. Өөрөө л яваагүй болохоос гэж ярьдیں۔ Да. Ямар санаа зовлоо. Эцэг жинхэнэ сайхан худлаад байгаа шүү дээ. Харин тийм. Гэхдээ энэ дээрээс нэг юм ингээ харахаар тэгээ сургуульд ингээ аплайдаад үзэхээр одоо энэ хүүхдэл дахиад дараа нь өөр нэг сургууль аплайдлаа гэхэд дахиад ийм алдаа гарахгүй бах тийм. Ингээд аплайд болгоно нэг юм сурж авдаг юм санагддаг шүү дээ. Тэгээ аплайд чад application process бас амар гоё санагдаад байж. Ийм юу гоё. Системээсээ бичиж байгаа ч гэсэн нэг юм өөр өөртөө жоохон reflect хийгээд. Тийм тийм. Би ч бас хэлээ. Ясаад би чи юу хийдэг юм яа тийм нэр тийм гээд. Тэгээ одоо бодглохлоор яг тэр насанд бол нэг тэгж бодож суудаг юм шиг байна тий. Яг тэгж бичиж тийм ерөөсөө би юм блэр хийж яах вэ гэж нэг тэгж зүгтээ бодохгүй тий. Тогтож сууж хэсэгээ бичих тал нэр юм. Өөрөө тийм. Тэгэхээр хүүхдүүдээс өвлөхөд ямар нэгэн байдлаар scholarship ч юм уу, сургууль ч юм уу юм apply дэж үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээ уус тэтгэвсэн ч уус тэтгэвчтэй, уусаа бүтгүйстэй, төлбөрийн бэлтгэлгүйстэй гэсэн ч хамаагүй тэгээ явуулаад утгагүй юу? Тийм шүү дээ. Ярин. Тэгэл ч гоё experience болчих шүү дээ. Нэг тэгж үзэж байж үлээ. Тийм. Тэгээд яг дараа нь ярихад хөвчлээ юм да. Тэгээ галзуу нэг сургууль apply-даад нэг галзуу нэг өдрийн тэтгэлэг шиг юм явуулчихсан. Энэ цаас энэ хүн одоо хаана юу гэж бодсон юм бол тоо. Харин тийм. Фаны. Гэх мэтчлэн одоо тэгээд манай бас сургууль гоё scholarship зарлалт юм байна тий. Тэрэн дээр ирсэн бас дахин махинуудыг уушглаар. Тийм шүү дээ нэрээ тий. Нөгөө хиний нөгөө нэг тийм нөгөө хиний. Тэр өөрхөн байсан. Хөрхөн юмнууд гарч ирдэг юм лээ тий. Тэ амар хөрх яг юм гинэн цагаан ой дээрээ байгаа юм мэддэг. Өөрөө амар ямар ч юм дээр яваад байгаа. Хар байгаа яваад байгаа шүү. Яа, фаны. За тий. Бид нар чи юу л эсээ аваад дууссан билүү? Тийм шүү дээ. Эсээ аваад дууссан. Эсээ аваад дууссан билүү? Дедлайн дууссан. Тийм шүү дээ нэрээ. За тэгвэл эсээ бид нар явуулаагүй хүмүүс sorry. Хугацаанд дууссан юм биш үү? Тийм. Наагур цагаар юм байхгүй юу? Наагур цагаар нэг ганцхан 90 ирээд ярилцсан аа толж ярилцсан. Нүгээр тулсан ярилцсан хийгээ тийм. Тэг ямар ч байсан эцсийн хариу бол 8 сарын 8-нд. Тийм эцсийн хариу 8 сарын 8-нд гарна. Тэр болтол яг уу наагур цагаар те яриад нэг подкаст сонсож байгаа хүүхдүүд дундаас те орхигдсон хүүхд байвал те юмнаас хоцорсон байвал яри энэ хүнтэй тийм. Ар үрийн хаалгаар оруулъя. Эсэгийг нь авъя. За тийм байна. Тэгээд гоё. Одоо наадмаа гоё тэмдэглэсэн юм чинь намраа дууссан юм чи одоо гоё жоохон. Бичэндээ оръё тий. Одоо зайлшгүй бодж эхлэе гэж юмаа бүрийн шийдвэр гаргаагүй хүүхдүүд нь чагаас тэгэл наадам жангаал бодсон бах төө зал. Тийм бах төө тий. Амарч чадахгүй. Энд яг тэгээд бүр тарчлаад яг тухайн гоё моментод гоё тайван байж чадахгүй гоё тэмдэглэж захтаа. Яг толгойн цаана яг сэтгэлийн углуурган дээр яг юм байна асуудал байна бодгцоор л байгаа. Йоо яана би намар яана. Миний оноо яах вэ хэлээ гээл. Тэр тарчлаа дараа нь бодох гоё шүү. Гэхгүй. Оо ямар ч зов. Надад л гоё байхгүй. Яа. Юу зовж байж үлээ. Зовж байж олж авсан боломж. Тэгэж бодчих. Зия. Нэг тиймэрхүү. За нэг тиймэр сайн цаахан. Бид хоёртай өөр гоё story. Өөр та нар юу вэ? Ойрт юм яриаг юм биш үү? Хуваалцмаар байвал бид хоёрлоо бичээрэй тий. Тий өөр тий. Эсвэл зөвхөн өөртөө төгөхгүй тий. Найзуудынхаа баян гоё ярьж яриулж гоё бүгдээ хамталж хаална л даа. Тийм тэгэл та. Их сургуулийн 10 жилийн гоё түүхүүд тий хөвчлөлтэй түүхүүд. Тэгээд юу чи энэ яг бичлэгийнхаа description дээр мэйл биччихв. Тий. Өөртөө мэйл биччихв яг. Ямар ч нэг мэйл бичиж заяа. Тийшээ тэгээ олчихгүй юу? Ямар доор коммент дээр бичлээ ш. Тий. Гоё anonymous байдлаар гоё мэйл биччихээ. Тэгээд мэйл рүү гоё сторинууд байвал явуулаарай. Тэгээд наадам дуусаад намар гэж. Одоо хичээл нам ер нь
юмд орох юм байна. Тэгэл намар болоод өглөөллөө. Тэгээ яа өглөөллөө тий яа сайн. Яа өглөлтөд дургүй. Хан тийм ээ. За тэгээд За. шинэ жил ирж байна тэгээд. Шишгэлэн бодрох бодлоо тэр ноцоор юу зөвлөх. За. За. Дараагийн дугаар уулзъя. За баярлалаа.